Хай, амралтын өдөр. Өглөөний хүрээлтээ авъя. Өнөөдөр гадаа ус хүйтэн байгаа болохоор гадуур нэг төлөвлөсөн байхгүй дээ. Гэр зур гэрээ цэвэрлэл, өнжих байх. Гэтээ дэлгүүрөө орж биеийн тас авах хэрэгтэй. Яагаад вэ гэхээр би өчигдөр нөгөө фитнесээ тараад усанд орчоод бичсэн чинь би фитнесийн охины биеийн тасаар бие тасалж үзсэн байхгүй юу. Тэгсэн чинь амар гоё үнэртэй. Тэгээ дээрэс нь миний арьс одоо тос шингээж авдаг болцсон юм шиг үлээ. Өмнө нь ерөөсөө би бие тасалдаггүй байсан байхгүй юу. Одоо тэгсэн чинь гадаа нэг хүйтэн жоохон хуурай болоод тэгээд бие айгуу гоё таслахаар зөөлөрчихжээ. Өмнө нь ингээ бие таслахаар ерөөсөө арьслуу шингэж өгөхгүй. Нэг ингээл нойтой оргиол ингээд нэг гулгаа сантиметрэмж төрүүлээл тэгэл орноосоо халтраа унчих юм шиг санагдаад. Тэгээд идэв гэсэн. За өнөөдөр фитнесийнхээ нэг эмхтэн талаар ховж болгоод ярьчих уу. Гэтэ нэг хов бишээ. Би тэр эмхтэйг зүгээр нийгмээс айхаа эцтэй тийм эмгэгтэй болов гэж боддгийн. Гэтэ ер нь харилцаанд аюу түүхтэй за бүр хитрхи ингээд тийм готронг ямиг амар юм сөргөнцгөр нь тайлбарладаг. Би ч өөрөө хангалттай готронг хүн штий. Тэгжихэд тэр бол бүр надаасаа давсан готронг ёо. Тэрэндээ ингээ юм ярихаар бүр ингээд ирээдүй амар бүрхэг санагдаад идэг. Тэгээд өөрт нь яаж чууд хэлэх вдээ. Зүгээр нэг жоохон за чи арай хэтрүүлээд байгаа юм шүү. За наа чи бас арай чи юм биш штэ энэ төр гэд хэлчихээр. Үгүй ээ, тийм биш. Чи өөрөө гадаад хүн болохоор бид нэрээ хэттүүдийг ойлгохгүй байна. Чи хитрхи гинэн байна. Энэ төр гэд тэгээд идэг за. Тэг ямар ч үг хүлээж авах шинжгүй болохоор нь тэгэл заа гэж хайчдээ штт. Тэр надаас нэг 2-3 л ихч байх. Тэгээд олон улсын худалдааны байгууллагт ажилладаг. Тэгэд яг юм харилцаа хэсгээ хариуцдаг болохоор уг нь айгүй олон хүмүүстэй харилцдаг. Тэгээд чөлөө цагаа олон нийттэй газар фитнест айгүй өнгөрөөдөг. Тэгээд дээрэс нь аялал дуртай. Тэгэхээр ууг нь бол нэг тийм дотгошоо ч юм уу гутранг тийм хүн гимээргүй. Амар юм нээлттэй аран шинтэй юм хөөрхөн хайртай. Тийм эмхтэй байхгүй юу? Тэгсэн би ялцчгүй би тэр хүнийг сошиал орчноос дандаа хар мэдээ сонссоор байгаад тийм нийгмийн айдастай болсон гэж бодоод идэв. Одоо жишээлхэд бид хоёр анх танилцал ингээл за би гадаад хүн ингээ гэр бүлтэйгээ хүүхдтэйгээ ингээ амьдэртийн тэргээл өөргөө танилцуулсан ч тийм үү хүүхдээ ихтэй сайн харж явахгүй л хятадд хүүхдийн хулгай амар их үйдэн штэ гэд цаа. Йоо тэгэж хэлээд тахлаар яадیں۔ Мэдгүй юм бахан. Тэгсэн дүнгэж танилцчаад хүн айлгаж байгаа юм шиг тэгэж хэлээд. Тэнгүүтээ өөрөө болохоор одоохондоо ганц бие явахгүй юу? Тэгчээд би хүнтэй сууж хүүхэд гаргах нэхээс айдаг. Арайч өгч өсөжсөн хүүхдийг хин нэг нь худгайлчвал бас амар шít гэд ингээд идэг заа. Йоо тэгээ өөрөө ядаж найз залуутай болоод ядаж ихний хэлжинд үерхэд тэгээ дараагийнхаа асуудлыг ярих хэрэгтэй үстэй. Тэгчихэд ч юм бүр ёо. Тийм юмнаас хайгаад идэг. Тэгэд найз залуутай болооч энэ тэр ч юм уу нэг тэмэрдүү юм ярихаар үгүй эрчүүд амар эмгтээчүүдийг айгүй хуурдаг. Одоо манай нэг найз байна гэл найзынхаа түүхийг ярин за манай ажлын бас нэг хамтрагч байна гэл тэрнийхэн түүхийг ярил манай захирал гээд 2-3 өөр эмгтээтэй энэ тэр гэл ингээл яриад идэг за. Тэг юм болгоноос ингэж хараад өөрийгөө ирээдүг бас тэрнтэй холбоотой байвал одоо яаж нэр найзтай болох юм бэ гэмээр. Тэгэд нэг найзынхаа жишээг ярьж байгаа байхгүй юу? Тэр найз нь сүүлийн жилүүдэд нэг найз залуутай болчоод тэгээд хятадууд ер нь залуучууд ингээ гэрлэх үедээ эрэгтэйхийн талаас эмэгтэйхийн гэр бүлд мөнгө өгдөг. Тэр нь за охины худалдаж авчаа гэсэн үг биш л дээ зүгээр. За би танай охиныг ингээ давлаа. Цаашид сайхан амьдруул чадхаар бэлбэлчэнтэй шүү энэ төргээд ийм утгаар ингээ эмэгтэйхийн гэрт мөнгө энэ төр өгдөг байсан. Одоо үед бол залуучууд нэг их тэхгүй. Гэхдээ ямар ч гэсэн эрэгтэй талаасаа байраа бэлдэх, одоо машин унаагаа бэлдэх ч юм уу нэг тим байгаад идэв. Тэгсэн чинь фитнесийн охины найзынхаа найз залуу нь болохоор за манай гэр бүл тим шууд байр машин гаргаад ирэх боломжтой аль бишээ. Би харин чамд зээлээр байр авч өгье. Тэгэд би мэдээж энэ зээлээ дараа дуусчаад хоёулаа ингээд амьдртаа хичээ энэ тэргээд тэнгууд нь эмэгтэй зөвшөөрсөн байл та. Тэгээд тэр эмэгтэйхэн нэр дээр байрны зээл ингээд гаргаад тэгээд ингээд төлдөг юм байл та. Тэгсэн чинь тэгэж гарангууд нь найз залууд
хаяа яваад гисэн гэж яахгүй юу? Хаана он мэддэхгүй. Тэгэд одоо яаж үлдсэн бэ гэхээр тэр найз охин нь өөрийнх нь нэр дээр байрны зээлтэй. Тэгээд гэрэлтэй батлуулсан болохоор хэрв тэр байраа хязгааны цагт ингээд төлөө дуусна шүү дээ. Тэгэхэд одоо тэр байрны 50% нь эрэгтэйгийн өмч болоод. За нэг иймэрдүүл нэг юм ярьж өгсөн. Тэгээд тэрнээсээ баг өөртөө тулцсан юм шиг амар сүртэй айгаалт хэлвэсэн. Тэгэл интернетээр өөр нэм хайртай гэж жүжиглж эд хөрөнгийн авдаг хуваадаг ийм аргууд амар их болцсон гээл юм яриа л байсан. Тэгээд мэдхгүй сонсоод ахлаар бүр хямраад хэцүү юм битий гэсэн нэг мэтгэд бүр хажууд нь ганцхарцсан байж идэв зүгээр. Тэгээд ийм нийгмээс хайцтай хүмүүс ч ойр орчсон тойрныхон хүмүүст нөлөөлөхөөс гадна дандаа ингээл нийгэм болохгүй байна. Энэ хууль цааз болохгүй байна гэд ингээд идэг. Тэгээд тэр нь өөрийнх нь зан характерт бас жоохон нөлөөлөөд юмд итгэхгүй байх. Хин нэг намайг дээрлэхэд хулигдчих үедээ гэсэн байдлаар юм амар хэрүүлж нэг юм эвтэйхэн ярилцах боломжгүй ингээд амар юм нэг тийм хатуу болчт юм аа. Мэдгүй надад л тэгж тэр эмхтэйгэр дүгнэхэд ер нь жоохон тийг санагцсан. Уг нь би ч өөрөө хангалттай готрон хүн шүү дээ. Аливаа асуудалд ингээд хамгийн муу вариантыг олцоод хэрүү ингэчүүл яана гэсэн байдлаар тэрэн дээр ингээд хамгаалтаа хийгээд замуудлан бодлоо гэхэд би аль хэдийн хамгаалтаа авчих юм байна. Толгоондоо төсөөлсөн байна гэд ингээд энэ ч юм бол хангалттай готронг байхгүй юу? Тэгжээ тэрнээс илүү готронг байх чинь бас амар хэцүү юм билээ. Ер нь готронг хүмүүс ч илүү их нийгмийн айдастай болно шүү дээ. Тэгжээ тэр эмэгтэй бол готронг гэсэн мэдгүй ямар ч гэсэн онлайн орчноос үүдэлтэй нийгмийн айдастай байх. Тийм готронг байх, нийгмийн айдастай байх чинь хүний бие сэтгэл тайван бус айгуу тарамттай шүү. Гэхдээ тэгээд яг хөнгөө оршиж чаддгүй болохоор. За бай бай.